Маш олон хүмүүс над руу энэ тестийнхээ талаар мэдээлэл өгөөч. Чи лаборатори тестлээд байгаа юм уу? Хаана яаж тестлээд байгаа юм бэ гэсэн асуулт асуусан. За тэгэхээр яг энэ зориулаад гяс нэг богинохон бичлэг хийчихье. За энэ бол ерөөсөө нөгөө энгийн тестер. За тэгэхээр нөгөө ковидын тест гэдэг шиг яг энгийн иргэн өөрөө ингээл аваад усныхаа сонирхож байгаа уснасаа дээж авчиж болно. Тэгэхээр хашааныхаа ус те амныхаа уснаас шууд авчиж болно. За усаа эндээс авна, гараа машсаа угаасан байх хэрэгтэй. За энэ дотор бол одоо савханцар бактерийн одоо хоолдог хоол байгаа гэсэн үг энгийнээр. За энийгээ задлаад хийчин, усаа хийчин маш сайн таглаад сэгсэрнэ. За 48 цаг нарны шууд тусглаас хол газар байх садгалах ёстой. За тэгээд үр дүнд нь ийм шар бор хоёр ногоон хоёр аль нэг нь л гарах ёстой. Тэгээд шар байгаа нь энэ 48 цагийн дараа шар байгаа учраас энд савханцар бактери байхгүй. За гэтэл энэ дээжин дээр бол жишээ нь ногоорчсон байж тээ. Тэгэхээр энэ дээр савханцар бактери байна гэсэн үг. Тэгэхээр яг энэний би энэ жишээ нь дээжний тестрийн зургийг нь линк дээр доор нь явуулчих. Та бүхэн одоо онлайн судалдааны шопуудыг ашиглаад худалдаад авчиж болох ах. Тэгэхээр хүн бүр та сонирхож байгаа бол хашаандаа гэртээ карантинхаа усыг дээж шинжиж болно гэсэн үг.